За энэ шүүхийн хууль хийхэд нэлээд ярьсан юм а. Одоо энэ хоёр гишүүний гарсан дүр зураг ер нь би энэ төрийн байгууллагуудыг харахад шүүгч онцлогтой. Тэгтээ ерөнхийдөө байшин томордог, орон тоон томордог. Тэгээ нөгөө шударгаас сахиулах юм чинь аль зэрэг энийг дагаж өсөж байгаа бол доо би бол эргэлзэж байгаа. Тэгэхээр надад ямар асуулт байгаа асуулт биш юм да баг. Одоо би энэ танилцуулга хараад баг ойлгочлаа. Энэ Тэмүүжин сайдын үед эхэлснээр хоёр байшин явд суурин л байх хэвээр одоо босч нүгэ мэдэхгүй. Та нарын энэ нэг төсвийг харахаар дүүргүүдийн шүүхийн нэгдсэн байр нь хаан уулах болохоор 91 тэрбумаас 26 онд 58-ыг тавьсан байх. За ингээд энэ одоо шинээр эхлэх шүүхийн байшингуудаа зогсоогоод энэ дээр нэмчвэл энэ жил энэнийг баг барьчихаар л байх юм л да. Бид нар автоцамыг яаж хурдан бариад ийсэн гэхээр олон компани зэрэг оруулаад барьчихдаг байхгүй юу? Одоо ингэ нэг компани авахаараа ингээд өхрийн баас шиг гойжуулаад тэгээд жилээс жил тэгэл энэ тэнд ингээд суур тавиад тэр суурин жилээс жил инфляцаас болж өсөөд ингээ явдаг юм а. Дээр нь би нөгөө хүнээ бодоод байна. Үйлчлүүлэгч иргэдээ бодоод байна. Шүүхийн барилга байшин гэдэг бол үйлчилгээний байшин байх ёстой мó гэдэг концепцээр Тэмүүжин сайдын үед хийсэн. Энийг гүйцэмээр байна. Хоёр дахь нь бусдыг хасчмаар байна. Шинээр орж ирж байгаа тэрний нэг юм хоёрын хооронд юм тавиад юм. Тэгээд энэ зүүн бүсийн шүүхийн зогсолбор барилга энэ хаан уул хоёрыг үлдээгээл ингээл хиймээр байна. Би тодорхой санал ярих гээд байна. Би ер нь энэ 26 оны төсөв дээр нэг иймэрхүү юм жаахан хэлэхгүй бол яг л нэг хуучин нэг байшингийн суур тавиад жоохон нэмээд явдаг. Энэ их үр үтэл муутай л да. Тэгээ жижигхэн матаас хэлэхэд энэ дархан орхон гэдэг нэг байшин тэнд бол том шүүхийн байрлал бариад манай сангийн сайдл давхиад их юм. Дарга нарын байгаа сонгогдсон тойргууд биш иргэд олон байгаа газрууд дээрээ л энэ юм үйлчлэгийнхээ юмыг л босгох иймэрхүү бодлого хийж болохгүй мүү? Та нарын юу гэж бодоод байгаа юм бэ? Тодорхой санал хэлээд шүү. Энэ хоёрын хооронд шүүхийн суурьуудаа хасчихад энэ хоёрыг босгочихмоор байна. Болох уу болохгүй юу? Хүсэл байна уу байхгүй юу? Таач бас хэлэхгүй л байх л да энэ. Дарга нарын л асуудал. Тэгтээ нэг хэлчихэж хариулаад тааж. За, Алтууи гишүүний асуултанд заяадлага дарга. Баярлалаа. Алтууи гишүүний асуултанд хариулъя. Шүүхийн анхан давзаалт шатны шүүхийн барилгын асуудал шүүхийн ерхий зөвлөлд хамаарж байгаа манай төсөвт тусгагдаж орж ирээгүй. Ер нь бол таны асуусан хоёр барилга ашиглалтанд ороогүй байгаа. Ашиглалтанд орсноор энэ одоо нийслэлийн тойргийн хоёр шүүх тэнд байрлал үйл ажиллагаа явуулах ийм зорилтыг тавиад явж байгаамаа. За өмнөх энэ инхвэр гишүүний асуултад уучлаарай дутуу хариулсан байна. Нэмж тодруулъя. Улсын дэд шүүхийн судлаач туслах болохоор зэрэг практик буюу хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах төсөөтэй эргийнхаа судалгааг хийдэг. Дэд шүүхээр 21 хоногийн дотор хэргийг одоо шийдвэрлэх юм богино хугацаатай учраас судлаач туслах энэ дээр ажиллаад таардаг. За академийн хувьд бол олон улсын онол практикийн харьцуулсан судалгааг хийдэг. Тэгээд анхан давхынхаа шүүхүүдийн хэрэгцээтэй судалгаануудыг хийдэг. Ер нь бол давхцал байхгүй байгаа.